Пиночет бидэнд их хэрэг болчих нэг удаа. Нөгөө нэг юу өвгөн барцны яриан дээр гэрээсэж баг гарч үзээгөө намайг Ленин багштай уулзсан гэхэд гайхдаг юм гээд нэг сингээгаа нэг тийм утгатай шүлэг байдаг шиг тий. Та байсан Пиночет Монголд яагаад нэг тус болцсон гэдэг асуудал байгаа байхгүй. Тэгээ одоо энийг харж байгаа бид нар хэдүүлээ ярьж болно. Тэгсэн ингэсэн юм байна. 1970-аад онд ингээд Чили хэрвээ социализмд ороод ирвэл социалист эдийн засгийн хуваарьд Чили зэс нийлүүлэх үүрэгтэй байхгүй юу? Зэс нийлүүлэх үүрэгтэй. Тэгээ яг энэ бол зэсээ социалист нийгэм Чилээс авчнаа л гэж бодож исэн. Тэгсэн чинь Пиночет гарч ирээд ингээд үгүй ээ гэж чирээ явцсан чинь социалистууд зэсгүй болчихгүй. Тэгэл манай Эрдэнэтийг байгуулаг л 74 онд Эрдэнэтийн тушаал гараад 78 онд Эрдэнэт байгуулагдсан. Тэгээд Пиночетгүй байсан бол бид нар Эрдэнэтгүй байх байсан юм байлээ шүү. Ядаж хэдүүлээ Пиночетээ нэг бас эргээр дурсаж байхгүй л тий. Policy 2 Thick Thinkers